Төрийн банк маань олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл 9 сарын 21-ний өдөр санхүүгийн зохицуулахаар онцлогдсон байдаг. За бид одоо энэ зөвшөөрлийн хүрээнд олон нийтэд хувьцаагаа танилцуулаад нэгж хувьцааны хүн болон бусад нөхцлүүдэд танилцуулаад орон нутгаар тойроод явж байна. Өнөөдрийн үед Эрдэнэт хотод бас төрийн банкны харилцагч, за төрийн банкны хувьцааг сонирхшоо хөрөнгө оруулагч ард иргэдийн төлөөллийг авч уулзаад мэдээлэл өргөд явж байна. За энэ удаад төрийн банк маань 5% олон нийтэд санал болгож байгаа. 5% санал болгоод нийт 22.1 тэрбум төгрөгийг татан төлрүүлнэ. Үүнийхээ 30% буюу 6.7 орчим тэрбум төгрөгийг олон нийт буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас захиалга авах юм байна. За хөрөнгө оруулалттай холбоотой одоо хамгийн дээд хувьцааны тоош ширхэг юм уу ийм хязгаарлалт байхгүй. Иргэн хүн бол хинч байсан ялгаагүй одоо нэг ширхэг байна уу, 100 ширхэг байна уу, 1000 ширхэг байна уу те өөрсдийнх нь боломжийн хүрээнд хөрөнгө оруулах боломжтой байгаа. За дээр нь нэмээд хэлэхэд төрийн банк маань бусад банкуудыг бодвол эхний хагас жилийн тайлангаар өөрийн хөрөнгө өгөөж буюу хөрөнгө оруулагчийн хөрөнгөийг өсгөх үзүүлэлтээр бол хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 15.6% гэдэг үзүүлэлттэй гарсан байгаа. Мөн одоо хамгийн анхлан хувьцаагаа санал болгож байгаа үед утгаараа иргэдэд хөрөнгө оруулалтын шинэ хэрэгсэл, шинэ боломж нэгж байгаа шүү гэдгийг эцэст нь дуртая.